байцгаана үзэгчдээ Дорногов телевизийн D podcast хэлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочдоо та бүхэн танилцуулъя. Өнөөдөр миний болон манай телевизийн урилгыг хүлээн авч ирсэн хоёр шинэхэн салон мастер артистуудаа баяр хүргье. За манай Ариун Заяа болон манай Туяа Жаргалын маань одоо маш олон жил үйлчлүүлж байгаа маш олон үйлчлүүлэгч нар найз нөхөд бол энэ цолыг авсанд бол баярлаж мэдээж хүлээж авсан. Миний хувьд гэх юм бол бас одоо Заяагийнхаа үйлчлүүлэгч болоод удаж байна. Туяагараа ч гэсэн хаяа үйлчлүүлдэг те. Тэгээд сошиал дээр мэдээлэл тавигдсны дараа одоо та хоёрыг маань одоо энэ салон мастер артист болсон юм байна гэсэн ийм мэдээллийг аваад өнөөдөр урьсан байгаа. Тэгээд албан ёсоор эхлээд танилцуулж үзэгчдтэй. За Ариун Заяагаа танилцуулъя. 3 баян салооны захирал, за өсчин гоо засалчдын дэлхийн аваргын хүрэл медальт, за Жамин Доржийн Ариун Заяа. За Заяа маань салон мастер артист болсон одоо энэ тэмдэгэнд байна. За Туяагаа танилцуулъя. Туяа салооны үүсгэн байгуулагч, захирал, за салон мастер артист Сугар Жавын Туяа Жаргал. За нөгөө овгийн заавал хэлдэг. Тэгээд энэ бол маш хүндэтгэлтэй гэж бодоод заавал бүтэн овгоор нь хэлээд байгаа шүү. За тэгээд баяр хүргэе. Тэгээд та бүхэн энэ одоо шагналынхаа талаар үзэгчдэд мэдээлэл өгөөд хуваалцъя. Тэгээд хамгийн гол нь 21 жилийн ар дээр авсан. Тэгээд нэг ангийн хоёр гэж сонсоод хамт ингээ урьдсан байгаа. Хоёулаа та хоёр маань бүр тустай айгу гоё түүхтэй. Гэхдээ энэ удаа бол хамт урьсан байгаа. За баярлаа. За юун түрүүнд энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж хүлээж авч байгаа D телевизийнхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ өдрийн бас энэ подкастт бас урьсанд маш их баярлж байна. Тэгээд үзэгчдээ бас өдрийн мэндийг хүргье. За телевиз үзэгч болоод подкаст сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд юун түрүү танай хамт олонд бас талархаж байгаагаа илэрхийлье. За ингэртэй гялалзуулсан энэ артист гэдэг тэмдэгний талаар, шагналын талаар те манай үзэгчдэд мэдээлэл өгнө үү? Ер нь одоо 21 жилийн ар дээр одоо ерөөхдөө одоо дид те мастер гэж шинэ ийм шагнал гараад өмнө нь бол хуучин байсан сэргээгээд гэдэг юм шинээр болгоо явж байгаа юм гэсэн. Яг энэ дээр нэг тайлбар өгөх үү те ямар шагнал авчаад ингэ сууж байгаа вэ? За манай өсчин мэргэжлийн одоо хамгийн дэд шагнал болох Монгол Улсын мастер гэсэн цол тэмдэг байдаг. За тэгээд манай Монгол Улсын өсчин гоо сайханчдын холбоо манаас сүүлийн үед одоо олон жил одоо ингээ өр бүтээлтэй ажиллаж байгаа тийм ээ тэмцээн уралдаанд оролцдог, баг хамт олон удирддаг, загваржуулагчдын сэтгэл харамжийг хүлээсэн тийм тууштай одоо чанартай тийм он жилийг бүтээсэн өсчтээсээ бас одоо ингээд өсчин мэргэжлийн дэд түвшин салон мастер артист гэсэн цолыг одоо 2023 оноос одоо өгдөг болж шийдвэрлсэн. Тэгээд 2023 онд бол Улаанбаатар хотноо 50 орчим өсчинд одоо сургалт ямар хангаж одоо шалгаруулж олгосон байдаг. За тэгээ энэ удаа 24 онд болохоор 21 аймгаас одоо тий өр бүтээлтэй ажиллаж байгаа ийм өсчтээсээ бас нэлээд болцож шалгуур бас өндөртэй. Тэгээ тэр бүхнийг бас хангаад тий аймаг орон нутгаасаа ангийн охин бит хоёр бас төлөөлж явсан. Тэгээ энэхүү бас явах боломжийг олгосон манай Дорногов аймгийн өсчин гоо сайханчдын холбоо зөвлөл маань бас одоо шийдвэрлэж бит хоёрын одоо бас онцгийн үр бүтээлтэй эхлэхээсийг одоо онцолж бит хоёрыг бас дурдж явуулсанд нь бас туйл их талархалтай байгаа. За тэгэхээр энэ яг шалгуур нь юу байв? Тэгээ Улаанбаатар хотод сүүлд нуудсан мэдээж одоо тэмцээн уралдаанд оролцсон байдал гэдэг юм уу? Олон жил ажилласан байдал гэдэг юм уу? Ер нь одоо ямар шалгууртайгаар энэ том одоо артист хэмээх энэ цол тэмдэгтэй болвоо? Энэ юун дээр бол маш олон шалгуур шаарддаг юм байлаа. 25 шалгуур байсан баха тий. Тийм байсан. Тэгээ 25 шалгууруултаас аймагаас шалгаруулад тэгээд бас улсад очиод нөгөө бас тэндээсээ бас анкет бүх юм шалгад юм билээ. Сүүлд нөгөө бидний нөгөө сургалтанд суух гэж байхад одоо Монголын өсчин гоо засалчдын холбооны тэргүүн цогцломоогоо бас тэгж ярьжсэн. Ер нь 100 гаруй анкет ирсээс бас дахиж шүүлт хийж дахиж ингэж хүмүүсийг нягтлаа. Тэгээ дахиж сургалтанд хамруулад шалгалт авч ингэж гардуулж байгаа. Тэгээд энэ юм маань болохоор бас шалгаруулалт үзүүлэлт бас нэлээд өндөр байдаг юм байлээ. Тэгээд онцлоод дуртахад ер нь бол
одоо тууштай одоо салон удирдах ажиллуулах тэгээд мэрэгчлэрээ 20 жил түүнээс дээш жил ажилласан байх гэдэргээд маш том шалгуулалтууд байдаг мөлий. Бас тэгээд улс бүс тэгээд нөгөө олон улсын тэмцээнд орсон, олон улсын сургалт семинарт явдаг. Тиймэрхүү бас өндөр түвшний шаардлага бас их шаарддаг юм билээ. Тэгээд очиод сургалт маань бас маш их тийм олон цагийн бас сургалтууд өгсөн. Тэгээд шинэ садан бас мэдээлэлээр битээр нь бас өөртөө бас усалчаад ирсэн. Төрийн ордон шагнал авсан байлээ тий. Тий, төрийн ордон шагнал. Тэгээ гоё юмсан уу ингээ хоёулаа хамтдаа нэг ангийн хоёулаа энэ салбартаа олон жил үзсэн. Тэгээ айгүй гоё тийм нэг тийм түүх бүтээчихэд ирсэн. Маш их тийм түүх бүтсэн. За тэгээд төрийн ордноос авахыг онцлоод уртахад бол маш тийм гоё тий. Бахархалтай омогшсон. Ер нь бол нөгөө мэрэгжил бүхэн л сайхан гэдэг тийм ээ. Эзэнтэй энэ сайхан олон л мэрэгжил бий. Тэгээд тэрийг одоо бас хариуцлагатайгаар эзэмшээд чадамжаад одоо явж байгаа. Ер нь бол тэр төрийн ордонд очиод энэ цол хөрөнгө гардаж авах гэж хахад бол маш их тийм омогшох, за мөн маш их тийм үүрэг хариуцлага ер нь бодогдсон гэж болно. За цаашлаад бид нар те салбартаа юу хийх үү? Төр засаг маань ч гэсэндээ маш сайхан биднийг хүндэтгэж хүлээж авч шадар сайд маань хүртэл бид нартай одоо тусгай айлан уулзаж бас маш их тийм цаг завыг гаргасан. Тэгээд төр засагтаа үнэлэгдэнэ гэдэг чи одоо бид нар бас эргээд эргэн үний зүгээс энэ салбар сайхан энэ мэрэгжлийн үүднээс ер нь улам бүр илүү хичээж илүү хичээх хэрэгтэй юм байна. За тэгээд нийгэм цаг үеэж гэсэндээ бас илүү нөгөө сургам хүмүүжүүлж те энэ мэрэгжлийнхээ салбарынхан гэдэг бас илүү сургам хүмүүжүүлж ёс зүйтэй авч явах хэрэгтэй юм байна гэсэн тийм үүрэг хариуцлага бодогдсон доо. Заяа хин туяа хоёр маань үйлчлүүлэгчдээс гадна олон шавнартай байх тий. Гарын шав одоо хичнээн байна. Заяа. Яг гарын ч гэж ер нь бол ингээ хамтарч ажиллаад манайх чинь салондоо ер нь 15-ла байдаг. Тэгээд ер нь дор бүрэн л бас одоо сургахын байвал хэлж өгөөд ингээ явдаг. Яг одоо сүүлд үл яг гарын өөрийн бэлтэж байгаа яг нэг шав байгаа. Тэр маань сая бас бүсийн тэмцээнд орсон байгаа. Тэгээд ер нь бол одоо битэрийн бас энэ цол авах юм бас юу яасан. Энд дээр бас нөгөө нэг одоо манай аймаг тэр тусмаа одоо ийм мастер артисттэй болно гэдэг чинь давхар одоо аймагта сургах одоо тий бүр баталгаатай улсын нөгөө гэрчлэгээ олгох тийм сургалтыг өгөх хэрэгтэй болдго юм лээ. Ямар гоё тий. Башлага хэрэгтэй болж байгаа. Тийм юмуд бас байна. Тэгээд нөгөө одоо манай одоо энэ халамжийн үйлчлэгээн дээр бас нөгөө хотоос аягүй их сургалтууд наахан шүү дээ. Сургалтууд ирдэг шүү дээ. Тэрийг бол одоо бид нар өөртөө аймагта хотоос ингэж багш нар авах шаардлагагүйгээр хийх боломжтой болж байгаа юм л шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө талаараа бол энэ салбар маань илүү хөгжих дээрээс нь өөрсдийн гэсэн орлоготой болох тодорхой хэмжээний тий. Магадгүй Улаанбаатар хотоос арай бага өртгөөр мөртлөө яг мэрэгжлийн хэмжээнд тэднэртэй дүүцэх хэмжээний тэр сургалтыг өгөх гэсэн. Тэгээд энэ одоо туяач гэсэн одоо бид тэр шингээд яг өчний нэг анги аахгүй юу. Тэгээ одоо 21 жил гэхэд ч одоо өөртөө ч маш олон багш нартай ч болж одоо юун төрөнд бас багш нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд хамтарч ажиллаж исэн тий. Тэгээд үеийн бас ингээд сурж одоо хүмүүжүүлж исэн тий чиглүүлжсэн хүмүүстэй ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд хамтарч ажилладаг бас ажлынхан бас маш их хүч өгдөг. Тэгээд тэдэртэй ч маш их баярлалаа. Тэгээд цаашдаа ч одоо яг энэ цолыг авах чинь бас яанда ерөн цаашдаа одоо сургах одоо мэрэгжлийн тэр хүмүүсээ маш одоо бэлдэх тэр юунд одоо бид хоёр бас ингээд бас сая бэлтгэгдээд ирж байгаа байхгүй юу. Сургалт аваад одоо наад захын л ер нь харилцааны соёл одоо тэгэл бид нар ч одоо нэг ганц өсчин гэхээсээ илүү айгүй олон тал руу одоо бас хөвөрдөг гэх юм да. Одоо өөрчлөлт байгаа сэтгэл зөөг засах тий зөвлөгөө өгөх одоо ингээд айгүй олон талын бас мэрэгжил давхар ингэж хавсарч явдаг юм шиг санагддээ шүү дээ надад бол. Тийм шүү. Тэгэлгүй яах вэ? Бид бүхэн тэ зөвхөн ганц нөгөө үний үсийг засаад одоо царайгийн зүсгийг гоёхоос илүү те тухайн хүнийхээ бас яг одоо ажил мэрэгжил тухайн өдрийн байдал те сэтгэл зүй тэр нь маш их олон зүйлийг л давхар хийдэг юм шиг санагддээ шүү дээ. Тэгээд түнд маань ч гэсэн хүмүүс маань бас маш их татагдаж ирнэ. Зорин ирдэг те. За та хоёрын хувьд гэх юм бол одоо Дорногов аймгийн политехникийн коллеж их тий
одоогоос одоо 21 жилийн өмнө баг төгссөн анхны олон төгсөгч нарын нэг гэж бодож байна. Тэгээд тухайн үед бол та хоёрын багш бас ямар хүн байв те одоо хэлэх юм бол анх ингээд өсчний мэрэгжлийн усгийг заалгаж байхдаа одоо ингээ эргээд харахад мэдээж гой дурсамж бол зөндөө байгаа. Багшийнхаа талаар яриач те ангийнхан хүүхдүүдэд хаагур ажиллаж байна. Ер нь мэрэгчлэрээ хэр их ажиллаж байна. Одоо бас нэг политехникийн коллеж маань сүүлийн үед бас нэг өсчтэй бэлтгээ байцаа харагдаад байгаа. Тэгээ ер нь энэ цаашдаа бас энэ бодлогоор бас яаж анхаарах хэрэгтэй. Та хоёр маань одоо тэр коллежийн бүтээгдэхүүн болоод 21 жилийн ар дээр маш том үр жимсийг те гаргаад устдаа үнэлүүлээд ингээ явж байгааг эргээд нэг дурсамж руу орё гэж үзэж байна. За бид хоёр 2003 онд одоо бидний үед мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв гэж байсан одоогоор политехникийн коллеж болсон байгаа. Өсчин мэрэгжлийн одоо хамгийн анхны анги. Анхны анги. Нэг жил тэр тухайн сургууль тэр үед нэгдэжсэн. Тэгээд бидний багш одоо Бухатын ундрах гэж сайхан багш маань байдаг. Тэгээд тэр цаг маань бол үнэхээр тийм хүүхэд насны тий айгүй гоё дурсамж. Яг бид гэр ингээд уулзах болгондоо л ер нь самбаг сэддэг. Тэгээд тэр үед бид гэр ангаас 22 гурлаа төгсөж исэн. Тэгээ яг хуу нэг ангийнхандаа тэр цаг үеийн ангийнхандаа бас энэ завшааныг ашиглаад тэгээд бүгдээр хамт явж байгаа шүү тий. Хамт явж байгаа шүү тий. Хоёр найз нь энэ сайхан мэрэгчлэрээ одоо ингээд ажиллаад бахархаад омгшоод өнөөдөр ингээд энэ сайхан одоо подкаст ярилцлаганд орж байна гэж хэлмээр байна. Тэгээд бид хоёр юун түрүү энэ сайхан цол иргэмээ аваад ангийнхаа багштай шууд холбогдож талархал илэрхийлсэн байгаа. Тэгээд амжилт бүрийн цаанал тий харагдаж сургасан багш минь бодогддог. Яг л цаг тухайн үед гэнэ хонгор хүүхдүүдтэй явчраа мэдхгүй. Тэгэл хайц замаа барихаас хэцүүлээл тэгэл тий тэр хүн бол бидний төлөө тухайн үед ингээд загинжсэн юм шиг одоо бол ингээд одоход бол маш их тийм үн цэнтэй тэр үг бүрнэл тийм үйлдэл бүрнэл бидний төлөө тий үн цэнтэй тийм маш гоё санагддаг шүү. Тэгээд багштай хайртай шүү. Хоёр шавна гэж хэлмээрээ. Тэгээд цаашлаад ер нь өсчин мэрэгжилд гэлтэхгүй ер нь хүн цаг үеийн нийгэмтэйгээ үргэлж хөгжиж суралцж яах нь зүйтэй. Тэгээд он жилийн бас урсгалд олон багш нар бие тий. Тэгээд та бүхэндээ ч гэсэндээ бас баярлалаа гэж хэлмээр байна. За би нөгөө юу яасан тий. Одоо тухайн үед политехникийн коллежийг бол өсчтийг бол маш ихээр бэлддэг байсан. Одоо ер нь бэлдэхгүй байх шүү ханаа. Тэгээд тэнгуут одоо яалтчгүй та хэд бол сургаад тий явцтай сургачаад. Гэхдээ яагаад энэ академик энэ боловсролыг бас өгөх ёстой тий. Энэ мэргэжлийг одоо политехникийн коллеж сэргээх ёстой гэж үзэж байна уу? Хариулвал тий. Одоо биднээс хойш бас юу яасан баха тэр чинь нэг бас нэг хэдэн жил 2-3 төгсөгч байсан баха. Бид чинь бол яг хамгийн анхны төгсөгч тэгээд 1 жилийн анги байсан байхгүй юу. Тэгээд түүнээс хойш нэг 3 бол төгсөн баха. Тэгээд одоо яг одоо судалгаа байдсан болоо яадсан бол одоо энэ өсчингээр одоо ингэж бэлтгэхэд тэдийн хүн ажилд гардаг ч гэдэг юм уу тийм судалгаа байгаад эсвэл ингэж одоо хичээлгүй байна уу яг тэрийг бас сайн мэдэхгүй байна. Тэгээд ер нь бол өсчингоос сахны мэргэжил маань одоо жил ирэх тусмал илүү хөгжиж тий одоо зөвхөн юунд үйлчлэх одоо салон дээр үйлчлэх биш одоо өөр одоо Монгол улсынхаа нэрийг тий аймаг орон нутгийнхаа нэрийг гаргах хэмжээний маш олон тэмцээнүүд бас байдаг боллоо шүү дээ. Тэгэхээр бас яг энэ мэргэжлэр бас хот руу бас сураад явдаг хүмүүс их байдаг юм билээ. Тэгээ харж байхад бол яг бас аймаг орон нутгтаа бас эргээд бас нэг тодорхой хэмжээний анги бас байвал бас сайхан л ах байх тий. Ачаал ихтэй байдаг тий. Ер нь ачаал ихтэй байдаг. Аймагт одоо миний тооцоолоор энэ тал 80 төсчин бол би шүү. Тий тэгээд сүүлийн үед ч гэсэн аймаг орон нутгийн маань хөгжил цэцэглэлт тийм ээ. Хүн амын одоо шилжин суурших одоо явдлууд бол нэлээд өндөр хувьтай яг нэмэгдэж байгаа. Тийм учраас бол энэ одоо яг хүн бүрт хэрэгцээ шаардлага болсон энэ сайхан одоо мэргэжлийг салбарыг ер нь бас аймаг орон нутаг маань тий харж үзээд тэр сайхан сургуульд бас иргэн одоо хөгжүүлж цэцэглүүлээсэ гэж хүсэж байна. Тэгээ яг ер нь нэг одоо манай аймагч одоо бас нэг үе одоо хүн амын тоо ихсэж байгаа шүү дээ. Бас би ингэж бодоод идэв шүү дээ. Сургуулиудыг ингээд хүн амын тоон дээрээ тулгуурлаад ингээд сургалтуудаа эхэлдэм болов уу гэж би ойлгоод байгаа.
одоо нөгөө зам ангич байд юм уу одоо юу байдгийг тий ингээл төмөр зам мам гэл ингээд тэгэхээр бас нэг судалгаан дээр л явдаг болов. Тэгээ ер нь бас одоо хүн амын тоо ихсэж байгаа юм чинь бас нэг тийм анги бас байл зүгээр хаа тий ер нь. Тэгвэл тэгээд мэрэгжлийн бид нар чи яг үнэндээ салаа удирдах ажиллуулах за тэгээ хүний нөөцийн хомсдолтой тулгуурлал тэгээл өстэй. Өөрөө өөрсдөө л одоо боломжоор одоо хүний бэлтгээд ер нь сургаад дагалдуулаад яваад байгаа байхгүй юу? Өшөөд бушинд яг бас сургалтын орчинд төвшөнд бэлтгэгдвэл бас илүү чанартай боловсон хүчингүүд бэлтгэдэг баха гэж бодож байна. За би бол бас нэлээд хэдэн ер нь ихэнх аймагуудаар явсан. Тэгээд явах болгонд бас нэг хамгийн ордог газрууд бол өсчин байдаг. Яаж хийж байгаа нэг ажлын шугамаар явж байгаа үйлчлүүлчдэг тийм. Тэгэхээр яг Дорногов аймгийн тухайд бол яг үйлчлэгээний стандарт тийм үйлчлүүлэгч харьцаж байгаа байдал яг энэ танай салбарын хувьд бол арай бас илүү юм болов гэж яг харьцуулахад бол тийм байсан. Тэгэхээр ер нь энэ дээр бас та бүхэндээ хамтарч ажилладаг холбоо гэдэг юм уу тийм яаж үнэлдэг вэ? Сая энэ жил тэмцээн болсон тийм. Тэр бүсгийн тэмцээн дээр бол манайх бас нэлээд амжилттай оролцож байгаа шиг байсан. Ер нь тэмцээн уралдаан авах, зохион байгуулах тусам л үйлчилгээний чанар те бас өвчтийн уур чадвар ингээд нэмэгдээд дээшлээ явдсан юм шиг харагдаад байна. Тэгдэг. Сая бол зүмсийн тэмцээн манай аймаг зохион байгуулсан. Тэгээ энэ дээр бол манай аймаг орон нутаг удирдлагууд бас маш сайн. Бүх агентлагууд ер нь айгүйх оролцсон бас их талархууштай зүйл болсон. Тийм аймаг тийм нэрийг бол гаргасан шүү дээ. Тийм мөнгө санхүүгийн дэмжлэгээр тийм дээрс нь нөгөө манай аймаг ч бас хамгийн гол нь Шилдэг аймаг авч үлдсэн. Тэгээд өмнө нь ч бас Сүхбаатар аймагт бас Шилдэг аймаг авч исэн байхгүй юу. Тэгээд энэ удаагийн зүмс дээр бас Шилдэг аймаг авч үлдсэнд бас их баярлж байгаа. Тэгээд манай аймгийн холбооч юм одоо бидэд бас Туузан гишүүн гэдээ бас 4-5-аас бас үйл ажиллагаагаа бас хоорондоо ярилцаж одоо нийт өсчин гоо сайханчтаас үйл ажиллагаа зохион байгуулдаг. Дотроо ярилцаж тэгээд энэ дээр бол бас бид нар ч бас мэрэгжлийн талаас бас маш олон багш нар урьж бас сургалтын юмнууд авч гэд бас аймгийнхаа нэгдээ тэмцээн гэж байгаа боловч нэр ур чадвар бол айгуу сайн дагаа сайжирдаг. Тэгэхээр аль болохоор одоо яг энэ өсчин гоо засалчдын яг энэ салбар гэдэг юм уу те яг энэ салбарын үйл ажиллагааг сайжруулахын тулд бол тэмцээн уралдааныг зохион байгуулах өөрсдөө бас тэмцээн уралдаанд оролцох тийм байнгын л одоо өөрсдөө хөгжүүлж ижил өнөөдрийн одоо та бүхний энэ мастер хэмээхийн цол руу яг үнэлэгдэж байгаа энэ үнэлэмж юм болов гэж харагдаад байгаа юм. Энэ өсчин гоо засалтай холбооч гэсэн ер нь сүүлийн жилүүдэд Монгол улсын хэмжээдээс нэлээд одоо сайн чансаатай болоод гадны тэмцээнд их оролцож байна тийм. Илүү сайн нэгдэлтэй болж хамтарч хаана ер нь хамтарч чадж байгаа 21 аймагтай гэхэл одоо тийм аймгийн өсчин гоо сайханчдын холбоотой. За тэгээ манай Монголын өсчин гоо сайханчдын холбоо бол бас илүү сайн гэж бид нарыг одоо ингэж чиглэж тийм. Эндээд холбоо манаас илүү сайн зангидаж чадсанараа бид бас оршиж байгаа хаа л гэж бодож байна. Тэгээд нөгөө манай аймаг ч бас одоо юу гэдэг бас илүү сурыг хөгжиж ганц өсчин гэхээсээ илүү одоо гоо сайхны тал дээр ч гэсэн одоо ингээд бас давуу талтай одоо мэрэгчлээ маш олон бас тэмцээн уралдаанд орсон хүмүүс бас байна тийм. Тэгээд сая сормосаа гэхэд л сормосынхаа тэмцээнийг гэхэд л дотроо одоо манайх ч ингээд одоо манай гоо сайхны нэг долгорогч маань одоо гоо сайханчтай бас бэлдэж тэр оруулсан байгаа. Бас ингээл гатгшаа явж бэлдүүлнэ гэхгүйгээр дотроо одоо бэлдэх биднэрт одоо ингээд илүү одоо хөгжих боломж багшлах хүмүүс нь дотор нь бас манай аймагт бол ганц өсчин гэхээс илүү бас гоо сайхан талдаач байна, маникюр талдаач байна. Тэг ер нь бол бас ирээдүй бол их байгаа. Гэгээтэй харагдаж байгаа тийм. Ер нь бас нөгөө манай аймгийн өсчин гоо сайханч маникюрчд ер нь бас айгүй сайн хөгжилтэй хөл нийлүүлдэг штэ. Сая ч гэсэнд одоо ингээд бүсийн тэмцээнийг харж байхад 100 гаруй оролцогчтой тэмцээн болж байгаа. Тэгэхэд яг тэрний бараг 50% нь зөвхөн манай Дорногов аймагаас оролцогчтой бүрдчихсэн. Тэгэхээр бас гэж маш их хөнгөж бахархаж байсан. Тэгээд бид хоёрын хувьд бол яг аймгийнхаа зөвмөсийн тэмцээнд оролцоогүй. Тэгээд доод залуу үедээ бэлтгэж цаа нөгөө зохион байгуулалтын ажил дээр. Тэгээ өөртөө орохоос илүү хэцүү юм байна уу? Ер нь яг ер нь бэлдэж оруулна гэж юм бас юм юу юм бэлээ штэ. Илүү баг ингээд сандраад идэм билээ шүү дээ. Тэгээ нөгөө ингээд салгалаар ингээд яг л тэмцээнд ороход яг ямар мэдрэмж авдаггүй яг тэрийг давхар мэдрээ явдаг юм билээ. Бас сонирхолтой байсан. Гойсон. За. Одоо нэг асуулт асууя. Та хоёр надад яг хариулаарай.
Одоо ингээд би нэг өсчөнд ороод үсээ засуулаад яг миний хэлснээр засаагүй миний хэмжээнээс ингээд үсийн маань бага болоход би нэг уйлаа гарч ирсэн. Нэг тийм гашуун туршлага байдаг байна. Тэгээ би бүр тэр үсчнийг маш их тухайн үедээ бол амар уур хүрээд те. Яг миний хэлснээр ингээд засаагүй гэд гомдож байсан. Гэхдээ хүүхдээс учраас нэг өөрөө хэлж чадахгүй. Тэгэхээр яг энтэй адилхан та хоёр маань ингээд өнгөрсөн хугацаанд үйлшүүлэгчтэй харьцаж байхдаа яг үнэхээр ингээд бас яана гэсэн яг ийм үйлдэлүүдийг гаргаж байсан уу? Ер нь хэр их байдаг вэ? Тэгээд зүгээр нэг одоо амжилт гэдэг зүйл маань нэг алдаатай ирдэг зүйл гэдгийг яг хүмүүст хэлмээр санагдаад байна тийм. За яг дараа нь яг тийм бодож баг бэлэн байгаа юм шиг. Баялаг үе шат ингэнгүүд орж иржлээ л да. Би яг өсчөн болоод бас хамгийн анх чохлон салаан даваасар ихш дээр ажиллаж исэн ажлын гараанд тэгэл бас тэр чинь дөнгөж би 17 таа хүүхэд штэ. Тэгэл ажил хийгээл ингээл тэгээ би нэг одоо тэр үед чи аюух нөө пинтүү гэж засалт аюух хүмүүс засалдаг гэсэн. Тэгээ нэг ах засуулсан чинь нөгөө ахт нь ерөөсөө л нэг л таалагдахгүй байгаа байхгүй. Гэсэн сүлд нөгөө ахыг харсан чи айгаад нэг нэлээд юм махтаг юм бэрхөө хүмүүс. Тэгээ би айгаа шүү хаалганы ард очиод нуугдцсан. Даасар гэж гараад иргээл нөгөө үсээсээ дуусгалдаа гэдэг. Үгүй би нөгөө харахаар айгаад нэг л би яг нэг болохгүй нэг л эвгүй цацсан юм шиг санагдаа. Тэгэл би айгаад энэ гарахгүй гээд хаалганы ард очиж яг би ч өөрөө тэр үед бас нэлээд жижигэн чэж хөвгдөж хаалганы ард очиж нуугдцсан. Би яачгүй бод би юусаа гараагүй тэр та засаж л дуусах би гарахгүй айжсэн үе яг шууд санаанд орж байна. Гэхдээ тэгээ тэр ах яач гэж. Нэг амар бол за энэ ч магнаг л дээ. Гэхдээ ингээд одоо тэндээс одоо тэгэлдээ ингэлдээ ч гэдэг үү те. Тэнгүүд л нөө би чинь бас дөнгөж ажлын гараан дээр чи яг дөнгөж гараад нэг жидэл болох гэжсэн үе штэ. Тэгэл яг тэр үе л яг амар санаанд орж байна. Яг нэг хаалганы ард очиод нуугдцсан. Заримдаа гэхдээ ер нь бас жоохон яг нөгөө нэг тийм үйлчлүүлэгчтэй таардаг үстэй тийм. Тэгэл олон донд чинь тэгэл бас лайв юм олно ш. Тэг олох гэж үзэн тэгэл. Гэхдээ одоо бол нөгөө бас одоо 21 жилийн бас нэг хүн туршлага гэж юм тий. Аль болох алдаа гарахгүй гэж хичээдэг. Тийм. За манай туяа. За алдаа гаргалгүй яах вэ тий. Алдаа дутагдлууд байдгүй тэгээд магадгүй мэдсэн мдээгүй алдаа дутагдал бас байгаа байх гэдэг байхгүй юу. Тэгээд мдээгүй алдаа дутагдал гаргаж ирсэн бол бас тэр үйлчлүүлэгч нараас бас боломжийг ашиглаад хөлцөл өчье. За тэгээд ер нь алдаа дутагдал хүн гэж юу байх вэ? Алдаа дутагдал гаргана. За түүнийгээ өөрөө хамгийн гол нь хүлийн зөвшөөрдөг, хариуцлагатай байх хэрэгтэй. За тэгээд алдаанаас суралцаад ахин давтахгүй шүү гэдэг имийг л өөртөө хэлдэг те. Тэгээд сая бас нэг хөгжилтэй нэг кейс хуваалцмаар санагдлаа. Би 2000 яг оноо мэддэггүй. Спорт заалны урд ажилладаг байсан. Спортод заалны урд талын нэг халуун усны өсчин дээр ажилладаг байсан. Тэгэхэд нэг хүүхдийн чихийг нэг арсын яг нэг хайчлах мэдрэмжээр одоо тийм нэг хайчны ардлын югаар нэг чихийг хайталж исэн. Балжка байна уу гэдэг. Тэгээ одоо ч гэсэндээ ингээд айгуу гоо тэгэл яана би тэр үед маш их айж исэн. Тэгээд ээж зүгээрээ би яагаал ингэж исэн чинь яг шинэхэн өсч юм байсан уу яахгүй юу. Тэгээд тэр үед 10 жилийн хүүхэд байсан. Тэгээд ерөөсөө ээж мэж нэрээгүй. Би маш их айж исэн. Тэгээд тэрнээс хойш ахиж үлчих ямар нэг гэмтэйг маш их болгоомжтой харилцдаг. Маш их болгоомжтой харилцдаг. Халдаанаас нь маш их болгоомжтой харилцдаг болсон. Тэгээд одоо тэр хүүхд айгу том залуу. Тэгээд өө сайн өгч дэргээл орж гараад хөшлөлээд тэр явдаг. Тэгээд гих мэдлэнгийн бас байна. Тэгээд магадгүй юу адгал та бас нөгөө манайд чинь одоо яг өсчин мэрэгжлийн хүмүүс учраас магадгүй тухайн хүнд одоо маш их гэмтэл байх ч юм уу. Эсвэл нэг урдных нь алдаатай одоо засалтыг ч юм уу янзлж гал үсэнд богиносох юмнууд энэ төр байна. Тэгэл аль болох ингэж богиносон шүү, ингэн шүү гэхэд арай л богиносчжээ гэсэн тэр сэтгэл тонdur хүмүүс энэ төр байдаг. Тэгэл аль болох нөгөө магадгүй эсвэл бол урдах алдааг янзлах гад урдах одоо нэг гэлбэрийг өөрчлөх гэж янзлах гад юм уу аль эсвэл маш их гэмтэлтэй өснөх энэ гэмтлийг нь авчих гад нэг жоохон эрүүлжүүлчих гэдэг ч юм уу тиймэрхүү бидний зүгээс бол нөгөө нэг юу байдаг. Бусдаар бол нэг хайхрамжгүй байдлаасаа одоо муухай олгосон юм бол байхгүй байх гэж бодож байна. Тэгэл болох энэ сайхан мэрэгчлээ одоо эзэн болж улмал чанартай хариуцлагатай байхыг л хичээдэг те.
Тэгэл яг тэр спортсэлтэг тэгээ тэр хахад таалагдахгүй мэдрэмж тэр үед байгаа штэ. Тэгэл яг тэрнийг би сурах хэрэгтэй мэн гэж хамгийн түрүүнд л яг тэрийг л тий яг цэцэлд орж ирвэл чадахгүй ч гэсэн айгу тэр цэцэлтийг л авах гэж сүулт нь айгу хичээдэг байсан. Тэгээ одоо ингээд бас ингээд төгсөж ирж байгаа хүүхдүүд яг спорт цэцэлтийг бас нэг засахгүй байх шиг санагддгийн. Тий одоо ингээ хараа тэр үед нөгөө аюух тэгж их засуулдаг. Тэр үеийн өсчид маань ч гэсэн цуг ажиллаж байсан ихч нар маань ч гэсэн яг спорт цэцэлтийг бол зүгээр яг л ингээ шуум тавьчих юм шиг л засдаг байсан шүү дээ. Тэр үед бол амар тий. Одоо болохоор ер нь тийш орохгүй байна гэдэг чинь бас хэцүү л үс цэцэлтийн төрөл болох юм тийм үү? Тий. Ер нь бол хэцүү шүү дээ. Одоо яг бас яг застдаггүй яг энийг застдаггүй гэвэл бас ер нь цөөхөн л хүн гарч ирэх бах. Ер нь. Тэг яг тэр үед бас тийм мундаг хүмүүстэй ажиллаж бас сурсан зүйл маань байдаг одоо л. За тэгэхээр одоо ер нь одоо энэ өсчний тий өсчин одоо гоос ханжтын салбар ялангуяа одоо хүний өс ямар байх ёстой вэ гэсэн гин стандарт ер нь одоо яг орчин үед трендүүдийн яг ямар байна. Өнөөдөр бол маш олон одоо та бүхнээр үйлчлүүлдэг тий бас шавнар нь багш нар ингээ үзэж байгаа. Чиг хандлага ер нь хаашаа явж байна вэ? Үсний тайралт тий өнгө ерөнхий одоо тий тухайн хүнийг илтгэх тэр үс гэдэг бол одоо тэр хүнийг илэрхийлж байгаа тий чухал зүйлсүүдийн л нэг болчиход байна. За түрүү бас ярьсан шүү дээ тийм ээ манай Монголын өсчид дэлхийн тэмцээн уралдаанд тий маш их оролцдог болсон. Үүгээрээ дагаад ч гэсэнтэй одоо нөгөө олон улсын гадаад одоо нөгөө нэг профессионал одоо брэндүүд бүтээгдэхүүнүүд манай Монгол руу маш их орж ирж байгаа. Энэ яагаад вэ гэхлээр манай Монголын нөгөө өсчдийн ур чадвар хөгжсөнтэй сайжирсантай бас салшгүй холбоотой. За тэгээд одоо ер нь дэлхийн нийтээрээ л бүх юм эрүүлжиж, натурал, эко гэсэн систем рүү ерөөдөө шилжээд байна. Энэ цаг үеийг дагаад ч гэсэндээ ус маань ер нь одоо ингээд тийм нэг гоё өөрийн натурал төрхөөрөө магадгүй нөгөө натурал байдлыг одоо хадгалж будах байд юм уу те эрүүл авах талаас нь бол маш их одоо анхаардаг болсон. Өсчтэн ч анхаардаг болсон, үйлчлүүлэгч нь ч гэсэндээ өсөмжилдэг болсон. Манай аймаг орон нутагт бол одоо чинь Лондо Вела, Амос, Стел, Еревлон орхигдсан байна. Тайхоо брэнд, Лакме брэнд бүгд манай аймгийн стилүүдэд хэрэгжилж байгаа шүү дээ. Аюугийн чанартай бүтээгдэхүүн бахмархаар байгаа сте тий. Тэгэл брэнд болгоноос л ер нь ингээл авах түүх онцлох юмнууд байдаг учраас манай аймгийн өсчтод бас энэ бүхнийг ингээд хэрэгжилж яах гэхлээр бас маш их тийм гайхамшиг тийм омогшил бас бахархал гэж хэлмээр байна. Магадгүй одоо манай аймаг орон нутаг тий хотоос зайдуу хот руу яваад одоо тийм бүтээгдэхүүнүүдээр ингээд салаанд ордог байсан бол тэрийг одоо орон нутагтаа ингээд авах боломжийг л бид нар ингэж хангадаг. Маш их сургалтуудыг ч гэсэн доо ер нь авчирч нийлүүлэхийг ер нь зорддог тоо. Тэгээд ер нь ингээд сая би бас ингээд 100 ингээд аялаач мөнгө л нэлээ олон аймагуудаар явлаа л та. Тэгэл нөгөө мэдээж мэрэгжлийн юм ингээд хөдлөл ингээд шашаа хараад ингээд тэгэл ингээд яг ингээд аймаг дээрээ харахад манай аймгийн одоо охид бүсгүүчүүд айгүй юм ганган штэ. Өсний мөнгө шийдэл бол бүр амар тий. Тэгэл ер нь бас бус аймагаас ирсэн хүмүүс, хотоос ирсэн хүмүүс хүртэл тэгдэг байхгүй. Тэгэхээр манай аймгийн өсчид бол нэр бас яг үнэхээр чадвар бол байна тий. Мэдээж одоо бас анхлан суралцаж байгаа хүмүүс чих болсон юм шиг байна. Одоо бас сүүлийн үед бас нэлээд нэмэгдсэн юм шиг гэлээ. Тий нэмэгдсэн. Одоо яг холбоонд хамаарч байгаа хүмүүсээ бол ерөнхийдөө мэдээд байдаг. Одоо сүүлийн үед бас холбоонд хамаарахгүй ч юм уу юм хүмүүс мэрэгжлийн би бас мэрэгжлийн хяналт эргээс ирэхгүй байх та гэж бас нэрэн боддөө шүү дээ. Стандарт уу? Стандарт дээр ч гэсэн ер нь ингээл тий. Тэр амар гоё сэргээсэй гэж бас боддөө шүү дээ. Одоо ингээл бид нар ч яг ингээл ажлын месттэй ажил дээр ингээл байдаг. Яг баяр ёслол болоход ч юм уу ингээл хаанаас нь мэдгүй ингээл амар олон болчтой штэ. Гэрээр жижиг гэдэг юм уу тий. Тэгээ энэ бас айгуу гоё цэгцрээсэй гэж боддоо штэ. Нэг л энэ ажлыг хий гэж байгаа бол бүр ингээ яг гоё ажлын байранд гараад тий. Тэгж хиймээр санагдтыг нэг яг бас гадна дотноос хүмүүс их ирдэм болоо да гэж боддог. Тэгээд одоо ч нэг сошиалч хөгжсөн тий. Гадны зарууд бас маш их орж ирсэн анзаарэгдэж байсан юм биш үү?
Тэг өсний шийдэл дээр бол охид бүсгүүчүүд маань яг сүүлийн үед л аягүй их юм шатлгаа аягүй аягүй Сэргэж сэргэж байгаа. болж шүү дээ. Хуучин ч юм бол одоо эргэл нэг юм жижиг юм боб тарилтууд тэгэл тиймэрхүү тарилтуудыг л аягүй хийдэг болцсон байсан. Хим орж ирж Одоо хим бас орж Хим бас ирж байна. эргээд аягүй сэргэж байгаа шүү Тэгээ дээ. химд өгсөн байгаа. Химнүүд эргээ аягүй гой сэргэж байгаа. Нөгөө нэг хуучин ч юм бол ингээл жоохон одоо нас Шулуун агч байгаа хүмүүс хүмүүс ч тийм юм уу хийдэг гэж ойлгодог юм л одоо үгүй. Охтууд ч ингээл аягүй гой жижигэн тарилтууд хийлгээл гой сулхан хим хийгээл өгдөг болцсон. Одоо химнийх нь чанар ч гэсэндээ сайжраад Айгуу яг гоё тийм зөөлөн, эрүүл, натурал байдлаараа гарч ирж байгаа За, байхгүй юу? Сетинг хим гээл тий. чанар гэдэг шиг одоо та хэд бол одоо энэ хэрэглэж байгаа энэ будаг те бусад бүтээгдэхүүнүүд бол одоо хамгийн чанартай ямиг л хэрэглэж иж л өөртөө эрүүл мэндийн хувьд ингээд хамгаалагдах ёстой гэж хардаг л да. Тэр хэрэгээрээ чанар нь ч явж гин те үнэн ч явж гин. Ер нь ингээд нөгөө өсчин мэрэгжлийн одоо эрсдэл гэвэл та хоёр юу хэлэх бол би бол ингээд маш олон цагаар ингээд нөгөө босоогоор зогсдог те. Энэ бол ингээд ямар их төвчээрөө гэж хардаг байхгүй. Мөн маш их одоо үнэрцдэг те. Тэгээ ер нь тэгээ өсчин чи ер нь хизээд тэртэй гаргасан. Ер нь хурдан нөхцөлд орж явдаг шүү дээ. Тийм үү. Гэтэ яг сая бас нөгөө тоё маань хэлжсэн бас бидэд нөгөө нэг сая цул авахд бас нөгөө шадар сайд хүлээж авч болсон. Тэгэхэд бас ерөнхийдөө энэ жилээс одоо ер нь өсчөнгөө саханчд маань аягүй хаягддаг. Тэгээ ер нь нөгөө хөдөө аж ахуй тал руугаа их ингэж нөгөө хамаарагддаг одоо бидний одоо энэ хараалтай яам маань хөдөө нөгөө нэг аж ахуй тал руугаа аягүй их ордог. Өсчөнгөө саханчд маань ерөнхийдөө хаягдаж явдаг. Тэгээ энийг бол одоо энэ жилээс одоо тэгхгүй одоо тий одоо хуулийн ямар нэгэн заалтуудын тийм дээр бас оруулж өгнө гэж бас дурдчихлээ. Ер нь бол нөгөө хөдөө аж ахуй яамд харьяалагддаг. Гэхдээ нөгөө хөдөө аж ахуй яам маань газар тариалан мал аж ахуй юу гэдэг тий. Тийм юм руугаа түлхүү анхаарад магадгүй бид нар жоохон орхигдсон юм шиг. Бас нөгөө хуулинд ингээ ороод өгөөсэй гэж бас хүсдэг шүү дээ. Одоо бол бас нөгөө төр захиргаанаас одоо илүүтэйгээр харж хандаж тийм ээ. Яалтчгүй бид нар чинь нөгөө хүний хэрэгцээ шаардлага гоо зүйн одоо бүтээлийг урдаж авч яваад байна да. Тэгэхээр одоо нөгөө эрүүл ахуй хортой нөхцөлийн жишгсэн одоо ахиж сэргээх одоо ажиллах нөгөө он жилийн ч гэсэндээ бас тогтоох гэдэг байдлаар бол бас төр засгаас маань харж үзэх гэж гаднаас айгүй их талархсан тий. Энэ л хортой нөхцөлтөд орж чаддаг шүү. Нөгөө айл ал талаасаа л олдон цагаар зогсдог. Тэгээд нөгөө яг дотор агаар хэлцээ борш тий. Анх боломжгүй. Тийм. Тэгээд нөгөө ерөөсөө яг бид нар ч нөгөө яг өөр оо тусламж нөгөө дэмжлэг ерөнхийдөө бас нэг ховор авдаг хүмүүс шүү дээ. Ерөнхийдөө яг өөртөө чадвараараа л ажиллаа хийдэг. Тэгээд нөгөө тогтсон цаг байхгүй тэгж ажилладаг. Олон талаасаа бас ер нь бас хохирдог баха би юу тэгээд би бас нэг юм хэлэхэд юу аадаг шүү дээ. Одоо жишээ нь манай аймаг орон нутаг манай ихэнх үсчдийн ер нь дийлэнх нь л ер нь бид түрээсийн байранд ажил үйлчлэгээ явуулж байна л да. Дийнх нь бол ахуй үйлчлэгээ гэж бас их сайхан юм байсан юм билээ. Тэгээд хортой нөхцөл бүх юмар нь ингээл хангадаг ажиллах цагийн хуваар цалин мөнгө бүх юм ингээд тийм нэг гоё юутай байдаг. Зохицуулттай байдаг. Дээрээсээ одоо бол тийм байхгүй бид нар чинь магадгүй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Магадгүй яг цөөхөн тооны хүн л ажлын байртай. Ажлын байр худалдаж аваад юм одоо тэрийг нөхөр зээлэн тараастай түүнийхээ төлөө л ингээл яг бидний өөрсдийн л үүргэлтэй. Яг гэхдээ бас яг нэг жоохон зүйл дээр ингээд аймаг орон нутгийн хаасан юм уу тий боломж нөхцлөөр нь хангаад өгөх. Одоо жишээ нь л манай аймаг орон нутагч одоо энэ ус дулааны асуудлыг хүртэл нэг жоохон зэгслээд өнгөөл харж үзээд чинь орон нутагтаа шийдэх асуудал шүү дээ тийм ээ. Энэ уламжилж байсан уу? Би болоо хэлжсэн. Хэлжсэн юм байна тий. Тэгээ одоогоор бол зохицуулалт явагдаагүй л дээ. Нөгөө холбоогоор хандах тий. Тэгдэж нийлээд одоо бас ингэ шаардлагатай байна гэд. Тий. Тэгэх юм бол одоо ядаж л нэг ус дулаан дээр жоохон хөнгөлт үзүүлээд юм уу цэглэгаан одоо юмнууд нь ч гэсэн дандаа ингээл жижигхэн ингээл кадрад үйл ажиллагаа явуулж явахад л тэгэл ажил үйлчлэгээл бол гэдэг байдлаар л мэдэрхүү рүү шилжүүлэх үнэртгэн ч юм уу тиймэрхүү байдал нь бол бас жоохон үнэлэлтэй тий. Мэдээж бахархалтай тал нь бол одоо их байх гэж үзэж бүх хүмүүс баярлаа гэж гардаг тий. Тэр үгээр л одоо өнөөдрийг хүргэсэн хүмүүс шүү тий. Тэгээ үйлчлүүлэгчдийн баярлаа гэх тэр сэтгэл бол яг амар гоё байдаг.
Гоё шүү дээ. Өдөр болгон л яг тийм үг сонсож байгаа. Яг ажлыг хийж л байгаа л тий ажилтаа үедээ бол юм л тэгэл баярлалаа л гэдэг үгээр их сонсдог. Тэгэл тэр хүмүүсийн нөгөө юу штэ. Одоо ингээл тий баярлаа гэд тэр бүр нүднээс нь ингээд гэрэлтэж харагддаг штэ тий. Өөрт нь ингээд чин сэтгэлээс таалагдаад тий гоё болчлоо гэж баярлалаа. Тэр гарч байгаа нь л за тэр сайхан хурамдал ер нь устгагдаж эдийн он цагийг хэлээж тий. Одоо эргээд ингээ харахад 21 жил хөөх гэл бас боцоо ер нь 20 жил 19 жил ажиллаж гэдэг боловч энэ сайхан цол хэрэмбийг хүртэхтэй бас эргээд он жилийн ингээ харахад бол үнэхээрээ тийм бахархууштай өмгштэй. Мэдээж одоо холбооноосоо болон салбарынхандаа ингээд үнэлэгдчихээн тий. Тэгээ яг тэр шагнал аваад яхад та хоёр бас дараагийнхаа одоо бас зорилгыг тодорхойлол зогсож байсан байх гэж бодож байна. Ойрын хугацааны төлөвлөгөөгөө хуваалцаад ярилцлагаа дуусгая тий. За тэгээ. За ойрын хугацааны төлөвлөгөө маань юу? Бид энэ хүү цол хөрмийг аваад хоорондоо ч ярилцсан тий. За яг уу нэг аймгийн мөр зэрэгцсэн хүмүүстэйгээ ингээд суралцж байхад тий бид чинь бол бас мундаг юм байна. Дажгүй явж байгаа юм байна гэдэг байдлаар нэг магадгүй өнөөдөр гэрээсээ гараад хотоосоо гарал гадаад ингээл тий манай Монгол улс гэж яригдтай адилхан бид Улаанбаатарт очивол тэр ингээл сургалтуудад хамраг шүүслүүлэл ингээл байж авах хугацаанд одоо энийг ч мэддэг, энийг ч мэддэг, манайхан бол бас энийг ч хийдэг гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар бол аймаг орон нутгийнхаа салбарынхаараа бол бас бахархаж ясаа. Тэгээд юун дөрөө бид хоёр нэг мастер одоо артист мастер Монгол Улсын мастер өсчингээ ер нь урьж одоо аймагтаа авчирыг гэж төлөвлөж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо үйлчлэгээний соёл, харилцаа, хандлага, стандартыг одоо хүн болгонд мэдрүүлэх нь чухал. Мэддэг хүмүүс байгаа, хичээдэг хүмүүс байгаа. Ард нь яг үндэл нөгөө уулын мод урттай богонтой гэдэг шиг тий бас дундуур хүнч байгаа. Тийм болохоор бас тэр сайхан сургалтыг ер нь авчирж холбоогоороо сайхан шийдэж авчирыг гэсэн саналтай байгаа. Тууцынхаа зөвлөлтөө холбоондоо тэр хүндээ ч гэсэндээ бас уламжилчаад байгаа. Утгагүй бас тэр сайхан сургалтыг авчирвал манай бас үйлчлэгээний өнгө төрөх бас илүүтэйгээр хөгжлөгдөх нэмэгдэх байхаа гэж бодож байна. Тийм яг ажиллах юм л байна л да тийм. Самааслалтай. Сургалт сая ярьлаа шүү дээ. Хийм гэдэг хим одоо дэлхийд тэрэнд болж байна гэдэг. Тэрийг ярьж хамаасынхаа сургалтыг авчирч. Одоо 15 6-нд бид нар бас холбоогоороо дамжуулаад сургалт авчирхаар болсон байгаа. Тэр сургалт маань одоо бас яг энэ дэлхийн түвшинд одоо энэ хийгдэж байгаа одоо сүүлийн үеийн тренд химнүүдийг одоо аймгийнхаа одоо өсчдөд сургалтаар ингэж авчрах гэж байгаа. Тэгээд тийм мэдээллийн нөгөө давхар нөгөө дадлах юм. Тийм бид төр сая бас хотод нөгөө сургалтын сухтаас ерөнхийдөө химнүүд бас сураад шинэ содноо одоо сүүлийн үед хийгдэж байгаа химнүүдийг сая сураад ирсэн байгаа. Тэгээд энийг бас дахиад баттгаад энэ сургалтандаа суун. Тэгээд аймгийн маань усчид одоо ингээд сайжрах тусам бас аймгийнхан маань иргэд бас ингээд дагаад гоё өнгө нэмээд тий гоо зүй. Одоо бол яг л тийм л битэрийн ярьсан юм бол тийм баа. Одоо аймгийнхаа усчдыг гоё одоо үйлчлэгээний соёлын эхлээд ямарсан сургалт юм авъя тий. Тэгээд чадварын тал дээр бас одоо сүүлийн үед хийгдэж байгаа Amos гэх брэндийнхаа химийг одоо залгахаар урьсан байгаа. Тэгээд цаашдаа тэгээ өөр зөндөө бас гоё зүйлүүд хамтран үйлчлүүлэгч маань бол сетинг хим гэдгээр аягүй сайн мэддэг. За тэр маань одоо хүүтийн хим, халуун хим тий долгион янз бүр гэдэг байдлаар нэлээд олон аппаратн дээр нэлээд аргачлал технологиор хийгддэг юм байлээ. Тэгээд тэрийг бас хараад ирсэн учраас даруухан л ер нь аймагтаа авчръя тий. Тэгээд тий нөгөө бид нар шиг өөртөө яг тэр химийг бас мдэггүйсэн учраас зарим нэг үйлчлүүлэгч нар докторооч хийх гэж байгаа ч гэдэг юм уу тий. Тэрний сайн муу ялгааг нь бас сайн зөвлөж өгж явуулдаггүй байсан бол одоо ингээд сургалтаараа бид нар одоо ингээд цаашдаа хүнд очиж хэлгүүл яг тэрийг хэлгээрэй ч гэдэг юм уу. Бас зөвлөгөө өгөх тал дээр илүү бас сургалт аваад ирсэн болохоор бас мэдлэг бол арай өөр болсон. Тэгээд одоо нэмж ахаад сургалт ингээд баттгаад аваад ирэхээр бас илүү бас суралцаад ирэхээр чадварч гэсэн илүү сайжрах байна. За тэгэхээр бигээс бид болоод мэдээс одоо бүр Дорногов аймгийнхаа маш олон үйлчлэгчдийг одоо хөгжүүлэх маш олон их том
зорилготой болсон байна тий. Тэгээд заяа салаан мастер артист болоод хамгийн түрүүнд за болчлоо шүү гэж хинтээ мэдээлэл болцсон байна. Хамгийн түрүүнд юу яасан? Багш руугаа чат хийсэн. Нөгөө ерөнхийдөө яг ингээд биш бас нэлээ олон багштай яг талын. Тэгээд бүх багш нарлуугаа эхлээд холбогдож чат хийсэн. Тэгээд гэр бүлийнхэн лугаа хамгийн түрүүнд хэлсэн. Тэгээд нөгөө бид нар ч бас нөгөө нэлээ урт цагийн сургалтууд авсан. Тэгээд шалгалтынхаа бас хариугч сонсоогүй байсан болохоор яг шууд бас ингээ хэлчих чадахгүй байсан. Тэгээд яг авах өдрөөл тэгэл бүгднэлүүл зэрэгэл ингээл тэгж шүү гэж зураг селфигээ явуулаад эхэлсэн. Хамгийн түрүүнд ерөн багш руугаа л тэгээд ерөн яг ингээл яг хүн ингээ шагнал аваад юм аа ерөн ад жаргалтай гонигтай байжсан ерөн хамгийн түрүүнд яг ингээл нэг гэр бүл багш тий одоо яг ажлын тал тарал ингээл хамгийн түрүүнд багш бодогдож байгаа. Гэр бүл тий за тэгэл яг за тэр маань энэ маань байсан бол тэрэндээ хэлэхээсэн дааш гэдэг юм яг л тэр өдөр амар юм баяртай жаргалтай гэсэн нэг гоник төрсөн ч юм уу тийм л өдөр байсан. Тийм. За миний хувьд болохоор бас ерөн жоохон айдастай байсан. 4 жилийн Улаанбаатарын өсчтээс одоо шалгалтын тэнцээгүй хүмүүс дахин өгж байгаа гэхлээр нь бас ерөн тий айдастай байсан. Тэгээд бид чинь орой бараг 10 болж хахад тий шалгалтанд орж ялаа штэ. Дадлага ажлууд маань нөгөө химний ажиллагаа маань маш их урт цагаар явагддаг учраас тэгээд бараг 12 болж хахад дүнгээ сонсох 12 өнгөрч байгаа сонссон штэ. Тийм байсан. Тэгээд хамгийн түрүүнд цол хөрөнгө авчаад багш руугаа холбогдсон. Тэгээ мэдээж гэр бүл за тэгээ сайхан хамт олон тийм ээ. За тэгээ аймаг орон нутгийн маань мэрэгжил нөхд салбарынхандаа хуваалцсан. За баярлалаа гэдэг байдлаар. Тэгэхээр яг 21 жилийн хөдөлмөрийг одоо энэ хоёр хүн дээр тус бүрд нь ярихад хүртэл удна. Гэхдээ бол одоо хамтдаа нэг одоо завин дээр суугаад хамт эхлүүлж исэн энэ аяллаа амжилттай хамт авч яваа гэдэг бол та хоёр маань яалтч одоо Дорноговын бахархлууд үйлчлэгийн салбарт те ажиллаж байгаа маш том бахархлууд гэж хэлмээр байна. За тэгээд энэ дээр нэг ингэж онцлсан байгаа юм. Монголын өсчний салбартаа манлайлагч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг үзүүлж тэдний талархлыг хүлээсэн үйлчилгээний чанар ажлын байрны стандартыг мөрдөж ажилдаг олон жил доктор сууршилтай ажилласан хамт олондоо нэр хүндтэй, зөв харилцаа хандлагатай, гойцон боловсралтай, нийгмийн хариуцлагатай, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулдаг мэрэгжлийн өндөр ур чадвартай мэрэгжлийн үсчтнийг таниулан алдаршуулах тийм ээ цаашид Монгол улсын мастер цолны шалгаруулалтад орох хэрэгтэй болоход энэхүү одоо салаан мастер артист цол болвол эхлэн юм байна гэж ойлгосон. Тэгэхээр та хоёрт маань удахгүй одоо Монгол улсын мастер хэмээх энэ одоо цол болвол ингээд үе таалгаа нээсэн угтаж байгаа юм байна. Тэгээ нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгдэн гэж нэг сайхан үг өгдөг. Тэгээ дараагийнх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Удахгүй мастер болоод уулзъя. Баярлалаа. Тэгэхээр энэ холбоо бол бас нэлээд Монголынхаа одоо өсчтийн яг одоо өнөөгийн хөгжил зориулсан яг тий өнөөгийн төвшин зориулсан тэр одоо шатлуудыг бий болгож байгаа нэлээд одоо залуу өсчтэд маань тий хоёр маань гэхдээ залуудаа бас ажилласан жилээр бол орохгүй байж тийг уг нь бол залуу байгаа тий тэгээд ийм үнэлэмж болж байгаа тэгэхээр яалтчгүй Дорноговын нүүр царайг бол та бүхэн маань чимж явдаг шүү гэж үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлээд ярилцлага дуусгая. За баярлалаа. За өнөөдөр ди подкастын зочноор 3 баян салааны захирал за өсчин гоо засалчдын дэлхийн аваргын хүрэл медаль за Жамендоржийн ариун заяа за салон мастер артист болсон за Туяа салааны үүсгэн байгуулагч захирал салон мастер артист суугарч авийн Туяа жаргал нар оролцлоо. Баярлалаа үзэгчдээ. Баярлалаа.